Сайн байцгаана уу? Манай дараагийн дугаар ороход бэлэн болсон байна. Энэ удаагийнхын дугаараар та бүхэндээ бас л нэгэн маш аимшигтай эргийн тухай ярьж өгөхөөр бэлдсэн байгаа. За ингээд шууд бичлэгээ эхэлцгээе. Маккензи Хопкинсон 1997 оны 4-р сарын 10-нд Канзас хотод төрсөн. За эргэн тойрных нь хүмүүсийн ярьснаар бол Маккензи маш өөдрөг, ямар ч зүйлээс эерэг, сайхан зүйлсийг нь олж харж чаддаг. Дотны хүмүүстэй байн гурам зориг өгдөг, ер нь л нэг тийм эрч хүчээр дүүрэн амьдрал тайртай нэгэн. Хэрэг гарах үед Маккензи совилогч болохоор суралцж исэн юм бэлээ. Цаашлаад тэрээр 4 настай Белла хэмээх нэг охинтой. Уг нь Маккензи охиныхоо аавтай нэлээд олон жилийн турш ирж агаад хүүхэдтэй болсон боловч Беллаг төрүүлээд удаагүй байх үедээ тэд салцгаан хүүхдийнх нь аав нь бүр өөр орон руу нүгэд явчихсан. За 2022 оны 1-р сарын 14-ний Баасан гарагт Маккензи ээжтэйгээ утсаар ярьж байх үедээ Баасан гарагийн оройг кино үзээд, хоол хийж идээд, гэр зураа амарч өнгөрөөхөөр төлөвлөж байгаа талаараа ээжтэй ярьсан байдаг. Маккензи тухайн үед совилогч болохоор суралцахынхаа хажуугаар эмнэлэгт ажиллаж исэн. Тэрээр ихэвчлэн шөнийн ээлжинд гардаг байсан тул амарсан өдрөөч гэсэн оройтож унтах нь түүний хувьд энгийн л нэг үзэгдэл. Гэрийнхнэж гэсэн үүнийг нь мэддэг болохоор ээж нь түүнтэй хэсэг утсаар ярьж агаад за маргааш үдээс хойш сэрсэн хончи яри хэмээгээд уцаа тасалсан байдаг. Ингээд дараагийн өдөр нь болж 1-р сарын 15-ны үдээс хойш болсон боловч Маккензи гэрийнхэнтэйгээ огт холбоо бариагүй. Уг нь тэрээр ажилдаа явхаасаа өмнө аль эсвэл унтжаагаад сэрхээрээ дандаа гэрийнхэн рүүгээ залгадаг боловч энэ удаад огт холбоо барихгүй байсан тул гэрийнхэн нь түүн рүү хэд хэдэн удаа залгсан боловч Маккензи утсандаа ч мөн хариулаагүй. Ер нь бол утсандаа хариулахгүй байх, аль эсвэл буцаа залгахгүй байх зэрэг иймэрхүү үйлдэлүүд нь хизээч Маккензигаас гарахааргүй үйлдэлүүд байсан. Тиймээс түүний аав Шейн нь Маккензигийн эмэгтэй дүү болох 13 настай Хейзлийн хамтаар гэрт нь очиж бүх зүйл зүгээр байгаа эсхийг шалгахаар явцгаасан байдаг. За Шейнний сүүлд ярьснаар бол тэрээр охиныхоо гэрлөө явж ах үед өөрт нь нэг л тийм муу савин татаад исэн гэсэн. Маккензи гэрийнхнаасаа холдож нүгээд тусдаа гараад удаагүй байсан болохоор газ алдах ч юм уу янз бүрийн зүйл болсон биш үстэй гээд ер нь л маш ихээр санаа зовж исэн байгаа. За Шейнний гэрээс Маккензигийн гэр хүртэл машинаар ойролцоогоор 30 минут явж иж хүрэхээр зайтай. Тиймээс Шейн нь Маккензигийн гэрлөө явж ах замдаа шуурхай албаны 911 утас руу залгаад охин нь зүгээр байгаа эсхийг гэрт нь очиод шалгаад өгөөч хэмээн цагдаад ч мөн дуудлага өгчихсөн байсан. Ингээд Шейн нь Хейзл хоёрыг Маккензигийн гэрт ирэх үед цагдаагийн ажилтнууд ч мөн дуудлагын дагуу яг гэрт нь ирж таардаг. Тухайн үед Шейнд Маккензигийн гэрийнх нь илүү түлхүүр байсан тул тэд шууд гэрлөө нь явж орохоор түлхүүрээ зоотол хаалга нь өөрөө онгойчихсон байгаа. Тэгэхээр огт төгжээгүй байсан гэсэн үг. Дээрээс нь энэ үед өвөл 1-р сар байсан болохоор гадаа эрт харанхуй болчихдог. Цаашлаад Маккензигийн гэрийнх нь бүх гэрлүүд нь унтраалттай, гэр нь хав харанхуй байсан. За ингээд цагдаагийн ажилтнууд гарч хідэнгээ асаагаад Шейн нь Хейзл хоёрын хамт бөөнөрөө Маккензигийн гэрлүүн дөнгөж явж ороод шалан дээр нь маш их хэмжээний цус байгааг олж хардаг. Ингээд цагдаагийн ажилтнууд Шейн нь Хейзл хоёрыг шууд буцаагаад Маккензигийн гэрээс нь ол гаргасан. Шейнний хувьд тэрээр шалан дээр урссан байсан их хэмжээний цусыг хараад шууд ямар нэг аимшигтай зүйл охинд нь болон зээ охинд нь тохиолдсон байна гэдгийг мэдсэн бөгөөд яг л тэнгэр нураад ирж байгаа юм шиг тийм мэдрэмж тухайн үед өөрт нь төрж исэн хэмээн сүлд ярьсан байдаг. За цагдаагийн ажилтнуудыг Маккензигийн гэрт явж ороод гэрлээг нь асаах үед шалан дээгүүр бол тэр чигтээ хаа сайгүй цусны толбнууд байснаас гадна цусан дээр гიშгчгээд гэр дотор явсан гутлын мөр хаа сайгүй харагдчихсэн. Үүнээс гадна шалан дээр цус татуулан хэн нэгнийг чирсэн бололтой цусны мөрч гэсэн маш тод харагдчихсэн бөгөөд тэрхүү мөр нь явсаар угаалгын өрөө рүү орсон байсан. За ингээд энэхүү шалан дээр зураасан мөрний дагуу цагдаагийн ажилтнууд угаалгын өрөөнд явж ороод 25 настай Маккензи болон 4 настай Белла нарыг угаалгын өрөөний усаар дүүргэсэн байнан дотор хэвтэж байгааг нь олсон байдаг. За усаар дүүргэсэн ч гэжтэй ер нь бол ус нь тэр чигтээ улаан өнгөтэй бараг л цусан донд хэвтэж байгаа юм шиг харагдчихсэн байгаа.
Ингээд түргэн тусламжийнхан Маккензи Белла хоёрт анхны тусламж үзүүлэхээр оролцсон боловч харамсалтай нь Маккензи бол энэ үед айл хэдийн амьсгал хураасан байсан. Харин 4 настай Белла охин дөнгөж амьсгалах төдий амьсгаатай байсан тул тэр дороо эмнэлэгт хүргэгдсэн байдаг. За Маккензи Белла хоёрыг байрны дотроос олох үед тэдний хин нь бүр танигдахааргүй болтлоо аимшигтайгаар зодуулсан байсан. Маккензигийн нүүр нь танигдахааргүй болтлоо хавдаж, хоёр нүд нь хөхөрсөн, толгойдоо маш хүнд бэртэл авч хид хідэн ясан хугарсан байсан бол 4 настай Белла охин мөн л аимшигтайгаар зодуулснаасаа болоод нүүр нь тэр чигтээ хавдан, толгойдоо болон биеийн бусад хэсгүүдтэй маш хүнд бэртлүүдийг авсан байсан. За ингээд мөрдөгчөд хамгийн эхлээд Маккензигийн эргэн тойрных нь хүмүүсээс мэдүүлэг аван Маккензид өгш сандаг, түүнийг гэмтээж болзошгүй тийм хүн эргэн тойронд нь байгаа юу хэмээн асуусан боловч өмнө нь хэлсэнчлэн Маккензи маш сайхан сэтгэлтэй, тусархуу, бүхэл хүмүүст үнэн сэтгэлээсээ ханддаг ийм хүн байсан болохоор түүнд үш сандаг, аль эсвэл түүнийг гэмтээж магадгүй гэхээр ганц ч хүн эргэн тойронд нь байгаагүй. Тийм болохоор Маккензигийн гэрийнхэн болон мөрдөгчд эхэндээ гэмт хэрэгтнийг огт танихгүй хүн байж магадгүй хэмээн сэжилжсэн байгаа. Гэвч удалгүй бүх зүйлс өөрөөр иргсэн. За Маккензигийн цогцос олдохоос 11 цагийн өмнө буюу тухайн өдрийн өглөөний 6 цагт Шуурхай албаны 911 утсанд Маккензигаас дуудлага ирсэн байсан. Гэхдээ 911 операторыг дуудлаганд нь хариулах үед утасны цаанаас хинч дуураагүй. Зүгээр хүмүүс зодтолж байгаа ч юм шиг бүдэг бадаг чимээ гараад дээрэс нь эмэгтэй хүний орилох чимээ гараад исэн. За Маккензигийн энэхүү дуудлагын дагуу цагдаагийн ажилтнууд дуудлага ирж байгаа газрын байршлыг тогтоогоод Маккензигийн гэрт нь уг нь ирсэн байлээ. Гэхдээ тэднийг гэрт нь ирэх үед байшин дотор нь ямар ч гэрэлгүй, бас ямар ч чимээ гарахгүй, дээрэс нь тэднийг хаалга тогшоход хинч хариулахгүй байсан тул цагдаагийн ажилтнууд удалгүй буцаад явцгаасан байдаг. За мөрдөгчөд хэргийн газар дээр шинжилгээ хийн, хэргийн газар дээр үлдсэн хэрэгтний өмсөжсэн гутлын мөрийг нь шинжилж явах явцдаа уулан дээрээ Ariad гэсэн бичигтэй гутал өмссөн байсан гэдгийг нь олж тогтоож чадсан байдаг. За Ariad гэдэг энэхүү брэнд нь болохоор тийм cowboy гутлнуудаараа алдартай ийм брэнд байт юм байлээ. Тиймээс мөрдөгчөд хэрэгтний гутлын мөрийг нь Ariad брендийн бүх гутлнуудтай тулгаж үзэж агаад яг ямар загварын гутал өмсөж байсан бэ гэдгийг нь олж тогтоож чадсан. За хэргийн газар дээр шинжилгээ хийснийхэн дараа мөрдөгчөд Маккензигийн найзуудтай нь уулзсан мэдүүлэг авч эхэлсэн бөгөөд тэд Маккензигийн нэг найзтай нь утсаар яриад түүнээс мэдүүлэг авахар болж гэрт нь явж утсан. За мөрдөгчөд тухайн найзынх нь гэрт явж очисон даруйда хаалганых нь урд гэмт хэрэгтний өмсөжсөнтэй төстэй гутал байгааг олж анзаарсан байдаг. Мөрдөгчөд тэрхүү найзаас нь үүдэнд нь байгаа гутал хэний гутал болохыг нь асуухад Маккензигийн найз нь "Өө манай найз залуугийн гутлаа" хэмээн хариулсан. Цаашлаад мөрдөгчөд Маккензигийн энэхүү найзынх нь байшингийн урд нэгэн цагаан өнгийн жижиг аврын ачааны машин зогсож байгааг ч мөн олж анзаарсан байдаг. Мэдээж энэ машин нь тэрхүү найзынх нь машин юм уу, аль эсвэл найз залуугийнх нь машин гэдэг нь ойлгомжтой. За үүний дараа мөрдөгчөд Маккензигийн гэрийн ойролцоо байх замын хяналтын камеруудыг шалгаад үзтэл яг өнөөх Маккензигийн найзынх нь гэрийн урд зогсож байсан цагаан өнгийн ачааны машинтай ижилхэн номертой ижилхэн машин 1-р сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 71-р хурдны замаар өнгөрч Маккензигийн гэрийн ойролцоо ирсэн байгаа. Дараа нь үүрийн 4 цаг 20 минутанд Маккензигийн гэрээс холгүй хүн байх замын хажуугийн зогсоол дээр 37 минут зогсож байгаад 4 цаг 57 минутанд тэндээсээ хөдлөөд Маккензигийн гэрийг өнгөрөөд цааш явснаар хяналтын камерт харагдахааргүй болсон. Гэхдээ үүний дараа 5 цаг 36 минутанд хар өнгийн күрчиг, хар өнгийн өмд өмссөн нэгэн үл таних эрэгтэй Маккензигийн гэрийн ойролцоо ирээд гэрийг нь өнгөрөн цааш алхаад явсан ба удалгүй 10 минутын дараа буюу 5 цаг 46 минутанд өнөөх эрэгтэй буцаж Маккензигийн гэрийн үүдэнд нь ирээд байшингийнх нь хажуугаар тойрон арын хаалга руу нь явж байгаа дүрс бичлэг нь Маккензигийн хөршийнх нь үүдэнд байх өөр нэгэн хяналтын камерт бичигдэн үлдсэн байдаг.
За үүнээс хойш 15 минутын дараа буюу 6 цаг 01 минутанд Маккензигаас 911 дугаарт дуудлага ирсэн. Гэхдээ бидний мэдж байгаачлан Маккензи дуудлага өгөх үедээ ямар нэгэн зүйл хэлээгүй. Гэхдээ цаана нь хүмүүс зодолтоод байгаа юм шиг чимээ гараад эмэгтэй хүн орилох нь утасны цаанаас сонсогдчихсэн. За энэхүү Маккензиг 911 рүү залгаснаас 3 минутын дараа буюу 6 цаг 4 минутанд өнөөх эрэхтэй Маккензигийн гэрээс нь гүйж гарч ирээд гудамж уруудан гүүгээд явж байгаа нь мөн л хяналтын камерт бичигдэн үлдсэн байдаг. За үүний дараа 6 цаг 12 минутанд өнөөх цагаан өнгийн ачааны машин Маккензигийн гэрээс холгүйхан байх Express Mart гээд дэлгүүрийн уур дээр нь зогссон бөгөөд машинаас бичлэгэн дээр байсан хар өнгийн хувцастай эрэхтэй бууж ирэн дэлгүүр рүү орж явна Express Mart дэлгүүрийн хяналтын камерт мөн бичигдэн үлдсэн. Бичлэгэн дээрээс харахад бол с жигтэн хар үстэй, Hispanic буюу Испани үндэстэй тэр чихтэй хар өнгийн хувцас өмссөн мөн цэнхэр өнгийн нэг удаагийн маск зүүсэн байсан. За энэхүү эрэхтэй дэлгүүр дотор бараг 10 орчим минут болсныхоо дараа буюу 6 цаг 22 минутанд дэлгүүрээс буцаж гарч ирээд машиндаа суугаад хөдөлсөн байгаа. Үүний дараа 6 цаг 25 минутанд өнөөх цагаан өнгийн ачааны машин зам дээр 2 цагдаагийн машины артхан талд явж байгаа нь замын хяналтын камерт мөн бичигдэн үлдсэн байсан. За хачирхалтай нурталт нь явж исэн энэхүү 2 цагдаагийн машин нь Маккензигийн дуудлагын дагуу гэрт нь очиод гэрт нь хүн байхгүй байсан болохоор буцаад явж байгаа цагдаагийн ажилтнууд байсан юм билээ. Гэхдээ мэдээж энэхүү цагаан өнгийн ачааны машиныг с жигтэй гэдгийг нь цагдаагийн ажилтнууд тухайн үед мэдэх ямар ч боломж байгаагүй. За үүний дараа өнөөх эрэхтэй машинтайгаа Маккензигийн гэрээ ойролцоон буцаж ирээд гэрийнх нь ойрхон машинаа тавьчаад дахин Маккензигийн гэрлүүн алхаж очиод арийнх нь хаалгаар гэрлүүн явж орсон. Ийхүү гэрлүүн явж орсныхаа дараа 2 цагийн турш өнөөх эрэхтэй гэрээс нь огт гарч ирээгүй байжгаад өглөөний 8 цаг 48 минутанд Маккензигийн гэрээс буцаад гарч ирсэн байдаг. За энэхүү цагаан ачааны машины эзэн нь яг хэн байсан бэ гэвэл өмнө нь цагдаагийн ажилтнуудад мэдүүлэг өгсөн Маккензигийн найз байсан да. Түүний найз залуу болох 30 настай Хосе Эскаланте гэх эрэхтэй. Мөрдөгчдийг хэргийн газар дээр үзлэг хийж явах үед хэргийн газар дээрээс ямар нэгэн зэвсэг бол олдоогүй. Тэгэхээр Хосе гэх энэхүү эрэхтэй эхлээд Маккензигийн гэрлүүн нэвтэрч ороод түүнийг ямарваа нэг байдлаар зодоод ухаан алдуулаад гэрээс нь буцаад гараад явсан байгаа. Үүнийхээ дараа гэрт нь буцаж очиод 2 цагийн турш Маккензи болон Беллаг аимшигтайгаар зодож тамлаад сүүлд нь Маккензигийн цогцыг болон ухаангүй байх 4 настай Белла охиныг байрны дотор хийгээд ус гоожуулж байрныг нь дүүргээд гэрээс нь гараад явсан байгаа. Ийхүү хохирогчдыг байрны дотор хийгээд дээрээс нь ус гоожуулж орхисныг нь харахад гэмт хэрэгтэн хохирогчдын биен дээрээс хурууны хийгээ арилгахыг оролдсон оролдлого нь байсан байх хэмээн мөрдөгчд таамагласан. За ингээд мөрдөгчд 1-р сарын 16-нд Хосеийг хүн амны гэмт хэргийн сэжигтнээр баривчлан хорч дараа нь гэрт нь нэгжлэг хийж үдсэн байдаг. Гэрт нь нэгжлэг хийж үзэхэд гэрээс нь хэрэгтэй холбоотой эд мөрийн баримтууд нэг их олдоогүй. Харин Хосеийг цагдаагийн хэлцээр аваачин түүнээс байцаалт авч эхлэхэд тэрээр өөрийгөө тухайн өдөр Маккензигийн гэрлөө огт яваагүй. Эсвэргээрээ тухайн орой 2 найзынхаа хамт казино орчоод тэндээсээ ганцаараа гарч ирээд Мисси Бис гэх баарнд очиж ганцаараа ууж сууж агаад шөнийн 3 цагийн үед баар хаахт нь гараад явсан. Баар хаасны дараа баарны үүдэнд зогсон танихгүй хүмүүстэй хэсэг ярилцж агаад дараа нь машиндаа суугаад гэрлүүгээ явсан хэмээн мөрдөгчдөд ярьсан байдаг. За харин энэ үед нь мөрдөгчд Хосеид өөрийнх нь хяналтын камерт бичигдэн үлдсэн дүрсүүдийг нь үзүүлээд энэ чи мөн бидтэй бид нар чамайг Маккензигийн гэрт тухайн шөнө очсон гэдгийг мэдж байгаа гэж тулгаж асуусан бөгөөд харин Хосе хариуд нь би гэрлүүгээ явж явах замдаа арай өөр замаар явчихсан юм аа. Маккензигийн гэрийн ойролцоо явж исэн гэдгээ ч ухаарсангүй хэмээн хариулсан байдаг. Үргэлжлүүлээд мөрдөгчөд чи Маккензитэй дотн байсан уу? Түүндээ юм ярьж үзсэн үү хэмээн асуухад Хосе
Тэмээ би түүнийг танина. Шинэ гэртээ нүүж ирэхэд нь түүнд туслан би нүүлгэж өгсөн юм аа. Охиныг нь ч гэсэн танина хэмээн хариулсан байдаг. За мөрдөгчдийн хамгийн гайхширчсэн зүйл нь гэвэл Хосе гэмт хэрэгтэн гэдэг нь энэ үед ингээд ер нь тодорхой болцсон. Гэхдээ эндээс яг яагаад Хосе найз охиныхоо найзыг аимшигтайгаар зодож бүр амь насыг нь хөнөөгөөд 4 настай охиныг нь хүртэл үхэл амьдралын зааг дээр очтол нь зодож тамалсан ийм аимшигтай зүйл хийсэн бэ гэсэн асуулт гарч ирж байгаа. Гэтэл мөрдөгчд Маккензигийн найзаас нь дахин мэдүүлэг аваад ер нь бол учрыг нь баг зэрэг ойлгосон. Хосеийн найз охин буюу Маккензигийн найз нь мөрдөгчдөд өгсөн мэдүүлэгтээ хэлэхдээ 1-р сарын 14-ний баасан гарагт Маккензигийн найз нь гадагшаа гарч Маккензитай уулзлаа гэж Хосейд хэлээд гэрээсээ гараад явсан. Гэхдээ энэ нь мэдээж худлаа. Тухайн өдөр найз нь Маккензитай уулзах ямар ч төлөвлөгөө байгаагүй. Тэрээр өөр нэгэн үдшилэг рүү явчаад шөнийн 1 цаг өнгөрч явах үед гэртээ ирсэн байгаа. За түүний гэртээ ирэхэд нь Хосей гэртээ байгаагүй бөгөөд шүнжэнгөө хаанагаа нь мэдэгдэхгүй байжгаад өглөөний 10 цагийн үед гэртээ буцаж ирсэн. Тэгэхээр Хосей Маккензиг найз охиныг нь уруу татаад авч гараад ийн гэж бодоод найз охиноо хартсандаа Маккензи дээр очиж амь насыг нь хөнөөсөн болж таарч байгаа. За гэхдээ энэ бол зүгээр мөрдөгчдийн таамаглал. Яг яагаад энэхүү асуултын хариулт нь яг таг тодорхой болоогүй вэ гэхээр Хосеийн шүүх хурал нь уг нь 2024 оны 4 сард албан ёсоор эхлэхээр товн гарцсан байсан. Гэтэл Хосей хоригдчих хугацаанд өөрийн гин бурууга хүлээн Маккензигийн амь насыг хөнөөсөн, мөн Беллагийн амь насыг хөнөөхөөр оролцсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. За нэг гин бурууга мэдрээд сайн дурандаа хэрэгээ хүлээгээд байсан юм бол бас байхгүй. Ер нь түүний өмгөөлөгчд нь Хосеийг шүүх хурлаар орох юм бол прокурор түүнд цаазаар авах ял оноолохоор хүсэлт гаргана гэдгийг нь мэдчихсэн. Тийм болохоор хамгийн хөнгөн ял авах боломжтой хувилбар нь бол энэхүү өөрийн хэрэгээ хүлээх. Ингээд Хосей өөрөө хэрэгээ хүлээж гин буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн болохоор Хосеийн шүүх хурал бол болоогүй. Шүүхээс түүний өөрийн биеэр хэрэгээ хүлээж гин буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн бичиг баримтуудыг нь уншиж танилцаад түүнд 30 жилийн хойрох ялыг оноосон байдаг. Ингээд бүр шүүх хурлж болоогүй өнгөрсөн болохоор Хосей яг яагаад Маккензигийн амь насыг аимшигтай зэрлэгээр хөнөөгөөд бүр 4 настай охиныг нь хүртэл хэрцгийгээр зодож амь насыг нь хөнөөхөөр оролцсон бэ гэдэг учир шалтгааныг нь хизээж өөрийнх нь амнаас сонсох боломжгүй болсон. Яг өмнө нь дурдсанчлан хит хитэн таамгуудыг хүмүүс гаргадаг ч гэсэн энэ нь бол баттай биш. Та бүхэн маань бас энэ талаар юу гэж бодож байна? Хосе үнэхээр Маккензиг өөрийнх нь найз охиныг дагуулж гараад шоудаад уруу татаад байна гэж бодсон болохоор ийм үйлдэл хийсэн гэж бодож байна уу? Аль эсвэл ямар ч учир шалтгаангүй Хосе зүгээр л аимшигтай сэжгийн аратан болохоор ийм зүйл хийсэн гэж бодож байна уу? Дор сэтгэлээс ихт өөрийн өвийн бодлоо үлдээж босцтойгоо мөн хуваалцаарай. Ингээд энэ удаагийн та бүхэндээ ярьж өгөхөөр бэлдсэн бичлэг маань энэ түрээ дуусж гин. Миний оруулдаг бичлэгнүүд таалагддаг бол лайка дараарай. Subscribe дараарай. Хажууд нь байгаа хонхон дээр дарах юм бол намайг шинжлэх хийх болгонд та бүхэнд мэдээлэл очих болно шүү. За ингээд дараа 7 хоногийн мигмар гарагт шинэ дугаараар уулзтлаа. Түр баяртай.